Ганбаатар гишүүнийг үйлдвэрчний эвлэн ерхийлэгч байхдаа тусын эвлэлийн эзэмшлийн газрыг бусдад зарж 8 алцаад хариуд нь тэр газар дээр нь боссон Union Building нэртэй объектод эзэн суух болсныг аль 2021 оноос эхлэх хэвлэлүүд бичиж эхэлсэн юм а. Тодорхойлбол нөгөөх л эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй түүний хамаарал бүхий олон компаниудын нэг болох Авдрант Трейд нэртэй компани нь үйл ажиллагаа явуулж байсан юм. Уг баримт дэлгэгдсэний дараа тус барилгаас эхнэрийнх нь компанийг шилжүүлсэн байдаг юм а. Ганбаатар гишүүний нэг сул тал нь асуудал дэлгэгдэнгүүт араас нь очиж үйлдэл хийгээд өөрийгөө илчлээд байдаг гэмтэй. Тухайлбал наадмын өмнө буюу энэ 6 дугаар сард авилгатай тэмцэх газраас үйлдвэрчний эвлэлийн эзэмшлийн газрын хууль бус 8-тай холбоотойгоор хойшлуулашгүй ажиллагаа явуулсан. Ингэхдээ Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй аж ахуй нэгжиж шалгалт хийсэн байтал гинэт улсын хурлын гишүүн Ганбаатар лайв хийгээд гараад ирсэн гэдгээ. Тэрээр цахим хуудасаар олон нийтэд 32 сая төгрөгийн өртөгтэй дүүгийн манд байшинг хуулийнхан шалгаж нэгжлэг хийгээд байна. Би ураан ярьсан. Та нар хулгайчтайгаа тэмц. Миний бүрийн эрхэнд битгий халдаад бай хэмээн сүржин лайв хийсэн. Энэ 32 сая төгрөгийн дүнзэн байшин, манай дүүгийн байшин. Энд ирсэн ингээ шалгалт хийх гээ, нэгжлэг хийх гэж байна. Та нар том хулгайч нартайгаа тэмц заяа. Өнөөдөр улсын хурлын гишүүний дархан эрхэнд битгий халдаарай. Авилгалтай тэмцэх газрынхаа. Тухайн нэгжлийн ажиллагаа явагдаж байгаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах объект нь өөрөө тухайн гишүүний өмчлөлтөөр буюу тухайн гишүүний шууд хамааралтай этгээдүүд дээр бүртгэлтэй хаяг биш байсан. Авилгалтай тэмцэх газар улсын хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан зүйл байхгүй. Дүүгээд байгаа хүн нь хуурай дүүл юм гэсэн. Ингэж л юун хулгайч хин хулгайч гэдэг шиг Ганбаатар гишүүн тэр өдөр өөрийгөө инхүү илчлээд гараад ирсэн юмдаг.